За өнөөдөр бол сургуулийн 6 сарын хүүхдүүдийн баярын хөтөлбөрийн тэмдэглэл төгсөөд бас хүүхдүүдэд баяр хүргэж байна. Тэгнээд өнөө удаа бас нэг хавар намрын нэг амралтын анх удаа ингээд хэрэгжүүлээд нэг 6 өдрийн амралт service их ч үүр гэж үзэж байна. Учир нь ерийн чагтаа хүүхдүүд бол сургуулаасаа харьцаад бас гэртээ хараад дасгал даруулаа хийгээд өөж аавтайгаа одоо тэр нэг бодлоо сольжих чөлөө баг гэж бодож байна. Тэгээ энэ удаа бол одоо 5-6 өдөр хүүхдүүтэй амар ингээд гачуул явах муу хүүхдүүтэй сайхан сэтгэл бодлоо ярилцаад хамтаараа юм нэг чаг мөч юу гэсэндээ их баяртай байна. Тэгээд нөгөө талаар бол бас хүүхдүүд бас нөгөө талаар нэмэг чаг чөлөө гарчих бол бас өөрийн дуртай юм хийж болно. Одоо байгальтайгаа ойртох муу гадуур одоо өөрөө хий санагсан юм нэг орчинтай байгаснаа бас их сайхан бодож байна. Тэгэхээр бас энэ удааны нэг чөлөөгөр дамжуулаад бас хүүхдийн өсөн байдал бол сэтгчийн талаар бас их сайхан давшилтай ариун тал олж ийн гэж бодож байна. Сайн байна уу? Өнөөдөр хүүхдийн баярын өдрөө хүүхдүүдэд баярын өдрийн мэнд хүргэе. Өнөө дагуунд хавар намрын амралт байсан болохоор хүүхдүүдийн бие сэтгэлийн өрөөлөөр хөгжиж өрөх чөлөөтэй дараасгүй сайхан амрагт нь мань тун баярлж байна. 6 сарын 1-ний баяраар бас ингээд сургууль нас чөлөө тавьсан бас би үжил хогны үжгээр одоогийн цагийн байдлаас их чүгээр гэж бодож байна. Өгөөд жоохон хүүхдүүд чинь манай хүүхд нэг он шүү дээ. Тэгэхээр дасгал даадвар бас жоохон үүртэй дундан чигээд ингээд чөлөө илүү тавьж байвал бас ингээд хүүхдийн сэтгэл санаа юм уу тэр талаар бас илүү чүгээрээ гэж бодож байна.